Монгол улсыг 26-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл батлах тухай энэ тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаахан зүйтэй гэдэг саналыг эдийн засгийн байнгын хороо гаргажээ. За эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих хэсгээр санал хураана. Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжсэн тохиолдолд хууль санаачлагчид буцаагдана. Хилцэх хэсэгтэр нь унж байгаа учраас 1 жилийн хугацаанд оруулж ирэх үгүй юу? Бусад энгийн хууль тогтоомжтой адил дигийн хууль үйлчлэх үгүй юу гэдгийг нөгөө талдаа бас харах хэрэгтэй байх. Дэмжээгүй саналыг дэмжээгүй тохиолдолд хилцээд явна буюу энэ асуудал босч ирнэ гэсэн үг. За энэ тохиолдолд яах вэ гэхлээр улсын их хурлын чуулганы танхимд байгаа гишүүд улаан канопод арах нэ. За манай Хуйгагийн зарчмаар бол улаан ногоон лааз гэдэг бол улаан лаазыг өргөх нь байна. За эсвэл эрцэд орсон хүмүүс гарч каноптой хүрэхгүй байх энэ боломж нь ч гэсэн байгаа. За ингэснээр бол чуулганы хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонх нь эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжээгүй учраас хууль цаашлаад хилцээд явагдана гэсэн үг. Тэгээ би энийг яагаад хэлээд байна вэ гэхээр энэ зүгээр л манай их хурал дээр явагддаг процесс. Гасаал бид бүгдээрээ үүнийг мэднэ тий. Гэтэл цэц биднийг юу гэсэн бэ гэхлээр эн чин арчилсан бусад улс оронд байдаггүй асуудал юм аа. Улсын их хурлын гишүүд эрдсэндээ орчхоод саналаа өгөхгүй байгаа чинь үндсэн хуулийн 27-гийн 7 23-ийн 1-ийг зөрчсөн шүү гэдэг ийм сонин дүгнэлтийг бол гаргачихсан байгаа. Тэгэхээр улсын их хурлын хуралдааныг даргалагч Батэрдэн дарга та бас хууль маань тань дээр өөрөөр үйлчлэх вэ? Санал хураалгахдаа гишүүдийнхээ эрцийг бас анхаарах уугүй юу? Эсвэл түүгээрээ явах уу гэдгийг нэг харна биз. Ер нь бол улсын их хурлын дотоод асуудал энэ дигдтэй холбоотой маш буруу ийм дүгнэлтийг бол бас гаргасан байгаа гэдгийг хизээ нэгэн цагт түүх гэрчлэлж энэ дүгнэлтийг авч үзэх хүмүүс гарах байхаа гэж бодож байна. За 1 минут үлдсэн байна. Би ерөнхий сайдаас 3 тодорхой асуултыг асууя. Та минь хариулаад өгөөрэй. Тулгамдж байгаа асуудалтай холбоотой. За тэтгэврийн санг 8.6%-аар нэмэгдүүлэх төсөв бид нар баталчлаа. Тэтгэврийн тухай хуулийн 27-гийн 1 тухайн өнгөрсөн жилийн инфляцийн дундаж түвшингөөр бид нар нэмэгдүүлнэ гэдэг. 27-гийн 2 засгийн газар хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэдэг аргачлалыг батална гэдэг. Тэгээ ахмадууд яг харж байгаа баг дээр нахиухан нэмэх боломжтой юу? Бүгднгийн адил твших хуваар нэмэх гээд байна уу? Аргачлалаа засгийн газар яаж батлах вэ гэдэг дээр та нэг хариулт хэлж өгөөч ээ. Бүгднгийн адил тэгш хуваар нэмэгдүүлнэ гэдэг маань өөрөө тухайн үедээ хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж байхдаа өндөр цалингаас өндөр шимтгэл төлж ирсэн үнэн зөв. Гэхдээ тэр хэрээрээ өндөр тэтгэвэр тогтоологдсон учраас зохистой харьцааг нь хадгалахын тулд тусгайлсан аргачлал авч явдаг юм аа. Тийм учраас яг энэ 27-гийн 2-ыг та ашиглаж засгийн газар ямар шийдвэр гаргах вэ? Энэ дээр нэг хариулт өгчүүл сайн байна. Ахмадууд бас жагсгаад бичээд нэг бухимдаад харж байгаа хүмүүс их байна. Хоёр дахь нь цалин хөлсний нэгдмэл бодлого алдагдчихлаа. Эмч багшаас гадна бусад төрийн албан хаагчид маань яах вэ? Төсвийн тооцоолол орж ирэх үү? Эдгээрээ эсвэл шалц хаях уу гэдэг дээр та ерхий сайдын хувьд хариулаад өгөөч. 3 дахь асуулт нь төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэмжтэй холбоотой 50% их усүрийг тавьсан. 50 хувилна гэдэг маань төрүүлж гарсанд нь 100% өгнө гэсэн үг үү? Эсвэл 50%-аар 50% нь 50% нь эх жил өгнө гэсэн үг үү? За нэгдүгээр үндсэн хуулийн цэцгийг бол шүүгээд хэрэггүй гэж дахин зөвлөе. Яагаад тэгэхээр энгийн санал хураалтаас тусдаа үндсэн хуульчлаад заагаад эсүүлдлээр биш үйлдэлээр заавал засгийн газрын доктортой байдлын асуудлыг шийддэг зарчмыг дэлхийн парламентуудын практикт нийслээд. Бүр яг картаар хаалгаар гардаг Английн парламентын жишг, дэлхийн бүх парламентуудын жишг энэ эмзэг асуудлыг бол ингэж нийцүүлж үндсэн хуульчилсан зарчим бол бусад санал хураалттай адилгүй гэдгийг нэг ойлгоод өгөх хэрэгтэй байна. 100 дахь удаага хэлж байна. Хоёрдугаарт нь тэтгэврийг нэмэгдүүлэх зарчмыг бид нар мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн зарчим баталж байгаа. Жишээлбэл 100 мянган төгрөгөөр бүх тэтгэврийг нэмэгдүүлэхтэй адилхан. Сая багш нарын цалингийн ч гэсэн хамгийн гол асуудал бол залуу багш нарын цалин сая 484 мянган төгрөг байгаа нь хамгийн гол асуудал. 1-4 жил ажилласан. Тийм учраас бид нар тогтмол мөнгө нэмэгдүүлсэн, хуваар нэмэгдүүлсэн биш.
Тэгээ бусад салбарууд тэнтэй барьцаад ер нь тааш нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамд ажиллаж байхдаа энэ цалингийн гүйцэтгэл туурласан цалингийн тогтолцоо одоо энэ цалингийн реформ хийх ёстой болсон гэдгийг ойлгосон баймаар гэж бодож байна. Тийм учраас цалингийн зохис шинжил бид төрийн албаагчдын төрийн албаны реформтойгоо нийцүүлж хийх гүйцэтгэл суурилсан цалингийн шинжилгээг бодлогыг хэрэгжүүлж за энэ хүрээндээ цалин тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогоор хөндлөн. Ер нь өндөр насны тэтгэврийн дунд хэмжээ бол дунд цалингийн 33.8% та байгаа нь нийгмийн хамгааллыг хангалттай хэмжээнд үзүүлж чадах багийн жишээ. Тийм учраас үндэсний чиглэлийн төслийн 2 дугаар асуултын 2.2.1-2-д тэтгэврийн нэрийн данцны мөнгөжүүлсэн орлогыг тогтмол өсгөхөөр заасан. Тэтгэврийн тогтолцоо 3 тулгуурт болохоор зорилт төвшүүлсэн. Олон их усрыг бий болох замаар 2030 онд тэтгэврийн хэмжээг ажилтны дунд цалингийн 35% хүргэж нийгмийн баталгааг нь хангахаар зорьсоо. За ер нь тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрээ бол үндсэлтэй гаргана. За бид 8.7-оос 13.3-ээр одоо цалингийн адил түвшний улсуудаас ялгаатай байгааг нэмэгдүүлж 49-өөс 50.5% төрөхөөр тооцож байна. Тийм учраас ерөнхий зарчим бол суур доод тэтгэврээ төлхөө арай өндөр хуваар нэмэгдүүлнэ гэсэн үг. Түрүүн бас би тодорхойлсон дахин хэлье. Ер нь 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа 50%, за 1.5 сая төгрөг хүрэл авч байгаа тэтгэвэр авагчдын цалин бол 10-аас дээш хуваар нэмэгдэнэ. Тэгжээж суур тэтгэврийнхаа дийлэнх олонхийнхаа тэтгэврийг 10-аас дээш хуваар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Өөрөлдвөл мөнгөн дүнгээр нэмэгдүүлье гэж бид хэлсэн. Тэгэхгүй ховчиж нэмэгдэхээр их тэтгэвэр авж байгаа нь 4.5 сая төгрөгийн тэтгэвэр авдаг хүн байна жишээлбэл тэр хүн 8.6%-аар нэмлээ гэж бодоход бараг 400 мянган төгрөг нэмэгдэнэ. 686 мянган 89 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүн бол 8.6%-аар нэмэгдэхээр 60 мянган төгрөг ч юм ингээд байна. Тийм учраас энийг бол бид нар бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг илүү нэмэгдүүлэх тийм чиглэлээр хөндлөж байгаа. Тийм аргачлал ашиглана гэж сайттай бид нар ярилцж тохирсоо. За багш нарын цалинг бол бид 26 оны эхнээс эхлээд 742 мянган төгрөгөөр суур цалинг нэмэгдүүлж бас яг энтэй адилхан зарчмаар ховжилж биш. Бас өндөр цалин авдаг багш нартайгаа хааж хувь хэмжээг огтуулахгүй нийтэд нь бол 11 сараас 2.8 сая төгрөг нэмэгдүүлж байгаа. За ингээд нийт мөнгөний хэмжээ энийгээ дагаад цалин тэтгэврийн нэмэгдсэнтэй шалтгаалаад инфляц өсөөд талхны үн чинь даблдж өсөд байх юм бол энэ цалин нэмсэн хэрэггүй болно. Тийм учраас эдийн засгийн араам төсвийн араамд байх ёстой. Бидний бодит ажил бол иргэдийнхаа дундаж давхарга эмч багш нарынхаа нийт орлогыг тэлэгтэл оршиж байгаа. Энийг өгөөч эдийн засгийн өсөлтөж байгаа. Тэгээ 4 жил яриагүй мөртлөө 5 жил ерөөсөө тэнцэг мөртлөө нэг улс төрийн шалтгаантай юм шиг нэгэн зэрэг дарамт шалт үзүүлээд байж болохгүй. Харилцан учраа ойлголцоод төсөв доторх шинжилгээ хийгээд цалин хөлсөө нэмэгдүүлээд явах юм шинжилгээг ойлголцоод явж байгаа. Энийг бол манай багш эмч нарын төлөөлөл бас хүндэлтэй хандаж ойлголцоо явж байгаа. Зарим нэг ганц нэг хүмүүс бидний шалгаж тогтоосноор улс төрийн шалтгаанаар өдөөнд түрхэж байгаа асуудлууд бий. Тийм үзэгдэлтэй бол бид хатуу тэмцэх ёстой. Тэнийг ч гэсэн тогтоох ёстой. Төр гэж байгаа бол. Тэгэхгүй бол энэ чинь үр дүнд нь юмны үн тэнгис тануул нийт иргэдийн их шахах шүү дээ. 50% жагсаж байгаа гэхээс илүү жинхэнэ 50% 100% байгаа ард иргэдийн чинь энэ юмны үн далхны үн ахгурлын үн дагаад тэнгис тулчих юм бол энэс хэн хожих юм? Ийм учраас энэ эдийн засгийн бодлого мөнгөний бодлоготойгоо уялдаж төсвийн бодлого чинь явах ёстой. Түүнээс биш байгаа мөнгийг зандажтар харамлал дараад байгаа юм байхгүй шүү дээ. Харин чинь одоо дэлхийн эдийн засаг нөөцний үнийн уналтаас шалтгаалаад төсөв чи 2.2 их найдаар тодтол гэж танлаа. Өргөө зардлыг хэмнэлээ. Ахаад 1.1 их найдаар танж гин. Маш хүнд үед бид энэ зорилтыг хэрэгжүүлж байна. Тэгтэл нөөцний үн одоохоос 3 дахин үнэтэй байх үед 2 дахин үнэтэй байх үед энэ шаардлагатай тавьж агсаж явахгүй ажил хийж явахгүй байсан гэдэг асуудлыг зүй ёсоор бас иргэд тавьж байна. Өмнө нь одоо энэ зорилтуудаа хэрэгжүүлж явахгүй байсан.
Яагаад яг ийм улс төрийн экзектэй үед энэ зэрэг дарамт шалт үзүүлж байгаа юм шиг ийм тал талаас нь бензин шатхууны асуудал дээр ч гэсэн тэр зориуд хөөрөгдөд паник үүсгээд саяны өнгөрсөн сар бол өдөр болгон биднүүсийг ийм сорилт шантаажаар шахаж байгаа юм шиг жилүүд бол бид дор бүрд нь асуудлаа шийдэж. За, Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар Ахмадуудтай хандаж ижил тэгш хуваар нэмэгдүүлэхгүй мөнгөн дүнгээр нэмэгдүүлнэ баг дээр нь одоо ахиун нэмэгдэж энэ нь одоо юм өөрчлөлтийг одоо үзүүлнэ гэдгийг бол хэллээ. Би энэ саналыг бол дэмжиж байна. Баярлалаа. Энэ нь бол яг зүйтэй хоорондын зүрийг нь улам одоо алсруулахгүй байх арга хэмжээ авах нь зүйтэй. За, хоёр дахь одоо асуулт маань төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэврт гарахад олгодог одоо 36 сар хүртэл тэтгэмжтэй холбоотой их үүсвэрийн 50%-ийг тавьсан нь төсвийн хууль, төрийн албаны тухай хуулийг зөрчсөн хэдий ч 50% их үүсвэрийг л батллаа. Үүнийг хэрхэн яаж олгох вэ гэдэг тал дээр засгийн газар бас аргачлалаа бас одоо батлана гэж сангийн яам хариулж исэн. Үүн дээр та бас хариуцлагатайгаар хариулаад өгнө үү? Төрүүлж тэтгэвртэй гарч байгаа хүмүүсийн 36 хүртэл сарын тэтгэмжийг 100% өгөх юм уу? Эсвэл бүгднгийн 50% одоо 26 онд 50%, 27 онд 50% өгөх юм уу гэдгийг бас тодорхой болгож өгөхийг хүсэж байна. За ер нь бид энэ ахмад насны талаар төрөөс баримтлах бодлогыг бас эргэж харах шаардлагатай юм. Ер нь тэтгэврийн насыг ч гэсэн та бол нийгмийн даатгалын сангийн орлого зарлагын байдал алдагдлыг сайн мэдж байгаа. Тэтгэврийн насыг нэмэгдүүлж байгаа. Үүнтэй ч уялдуулаад ер нь бас эмч багш нарын хувьд ч байдсан уу чадвартай багш нар үргэлжлүүлээд ажиллах. Заавал тэтгэврт гарах гэж төсөвлөөж шахах биш. Үргэлжлээд ажиллаж болно. Тэтгэврт гарах хувь хэмжээгээр тооцдог гэсэн болохоос биш. Өгөхгүй гассан зүйл огт байхгүй. Өөрөлдвөл одоогийн дундаж статистик тооцоогоор ус жилийн дараа гардаг, 1-2 жил ажиллаж хамталтайгаа байчаад гардаг. Цаашдаа тэтгэврийн дундаж нас ч гэсэн 6 сараар нэмэгдэж байгаа тэтгэврийн насаас нэмэгдүүлэх ийм шаардлага бас гарна. Монгол хүний дундаж наслт нисэж нэмэгдэж 71.9 хүрж байгаа тийм ээ. Эмэгтэйчүүдийн дундаж наслт 77% орж байна. 77 хүрж байна тийм. Ерхий сайда багш эмч нарыг одоо тэтгэвртэй гарах насаа гэдэг юм уу тэтгэвртэй гарах эрхээ 1 жилээр одоо хойшлуулж ажил хөдөлмөр эрхлээч гэдгийг одоо хүсэж байгаа юм байна гэж би таны хариултаа сонслоо. Тэгэхээр төрүүлж тэтгэвртэй гарч байгаа хүмүүсийн төрийн албан хаагчдыг яриад байна шүү дээ. Хуулиар олгогдох ёстой 36 сарын тэтгэмжийг төрүүлж тэтгэвртэй гарч байгаа үргэлжлүүлэн ажиллахаас татгалзаж байгаа эдгээр одоо төрийн албан хаагчдын тэтгэмжийг 100% өгөх үгүй юу гэдгийг л одоо асуугаад байна. Яа тэгэхээр 50%-ийг өгөх гээд байгаа мó эсвэл 100%-ийг өгөх гээд байгаа мó гэдэг юм асуултын тэмдэг байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр үүн дээрээ 1 жил жишээлбэл 50% нөгөөд 1 жил одоо 50% хойшлууллаа гэхэд энэ 1 жилийн хугацаанд ямар нэгэн эрсдэл үүсвэл яах вэ? Одоо нас орчвол яах вэ? Ар гэрт нь хүү гэдэг асуултыг төрийн албан хаагчид асуугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр үүн дээр л тодорхой хариултыг өгөөч. Тэрнээсээ үргэлжлүүлэн ажиллаач одоо тэтгэврт гарах насаа одоо хойшлуулаач гэж одоо гуйхыг чинь би бол ойлгоод байгаа юм. Гагцхүү одоо яг ямар аргачлал байх юм бэ? За маш тодорхой хариулъя. Дахин тэтгэврт гарах хүсэлтэд илэрхийлсэн төрийн албан хаагчид ахмадуудын тэтгэмжийг 100% өгнө. Одоо энэ сангийн яамны гүйцэтгэлийн статистик дүнгэж байна. Яг ийм үр дүнгээр ингээ хэрэгжээд яваад ирсэн тийм бодит байдал дээр үндэслэж энэ тооцооллыг хийж байгаа. Тийм учраас тэтгэврт гарахыг хүсэл гаргасан бүх иргэд төрийн албан хаагчид 100% тэтгэмж авна. 50% л биш 100% авна гэдгийг дахин тодорхойлжээ. Хуультай шүү дээ.